дараа жил эрэхтэй бүхэл бүтэн зааны бас аврах халимны гарч иж өгнө. Тэр үе та намайг ямар зөрчил гаргасан авч үлдэндээ баярсан шүү. Хөө юу гэнэ юм чи? Чи одоо нууц ямар ухамсаргүй юм бэ чи? Хий миний хэлний байгааг үзсэн. Чамны юунд их бүхэндээ бай. Өдөрөөс аавч цагаад мах явуулаад. Энийг танд. Яа нэртэй. Баярлалаа. Шээжээ. Өнөөдөр ч гараад шүү. Яхоо. Асуултыг ганц охинтой шиг атууч үст. Гол миний ярьж. За, баярлалаа. Зарим ийм сайхан сэтгэлтэй байхад чинь Тэгвэл ганц зүйл аваад өчгүй. Тэгсэн бол юу гэж байгаасан бэ? Харин тийм ганц мөхөлдсөн авах болоо штэ. за муусаа яваад амаа мэдчих хуцаараа мэдв. Хогч шүү. Муухай мэдхгүй бас хүн молно юм шүү. Ямар ахаж цацсан. Байна уу? Зарын дагуу явж байна. Байна уу? Зарын дагуу. Зарын дагуу явж байна. Манайх зарыг үгүй. Ой, гэчээ. Наад хүнтэй нааш орооч. Би заавал юм аа, аашаа орооч. Сайн байна уу? Айд нутаг усуу. Өөрийгөө танилцуулаач. Яа. Аав ээж маань хөдөө. Би Мойси эдийн засгийн нэгдүгээр дамжааны оюутан. Боёд. Намайг бэлгүүтэй гэдэг. Бэлгүүтэй. Ахан хотынх нэг бизнес эрхэлдэг ухаантай юм уу та. Эхнэр маань ажилгүй. Тэгээ би тэр нэг иймэрхүү байдалтай амьдрдаг юм. Бас эхнэртэй ханьвараатай юм уу та. Гэт хажуу өрөөнд нэг оюутан суулгах юу гэсэн. Мөр эмэгтэй оюутан суулгалтай биш үү? Хоёр эмэгтэй өнөөч хүмүүс дээрлэхэд орно эзэн. Тэр хаа очиж харин сэргэлэн хөө ороод ирэх шиг болох юм. За явж өөрийгөө өвцгөө. Биш. Өмнөдөө санаа зовлоо. Ахын жав шиг оюутан байж үзлээ.
Башмаач юм үлдэж нүд тайлсан толгой шүү. Яг ч биднээс яг амьдралд юу эсээг үзүүлээд. Мөнгөөр үнэлэгдэх энэ Хорват чинь эр улсууд эзэн нь боолж болж явдаг байна. Энэ байшин би эзэн биш. Харин чи эзэн байхгүй юу? Цаа юу мэд? Уучлаарай хаа. Би өглөө юу мэдж чаддаг юм аа. Маа. Зүгээр их чи. Эгчээ. Энэ хүүхэд манай гэр бүлийн нэг гишүүн шүү. Чи эвтэйг хайцаарай. Ойлгов уу? Ойлгосон. Би нэр их хүн болч төрсөн бол. Чи тэгвэл яг богшиг авиулсан да тий? Нэр шоу гэснээс яг үнэн галзуу газраас хамгийн гол нь юу гэж? Үнэн гой залуустай. Тэнцэнэ бүчлэг ирж удаа юм уу? Түн бумара. Тэр хоёулаа хамгийн анх гарч ирсэн нэр Зөвхөн миний шүү. чинь тэгээд өвгөн байвал яах юм? Та яах вэ? Хэдий өвгөн байлаа гэсэн тэр чинь бас ирхэн бидтэй. Хандлахгүй дээ. Алаа ирэх юм шүү. Ахмын зайны замдар гараад ирж. Ано, чамаа таны тэнгэр тэтгэлээ бүсөө хараач. Танаагаа. Би олон чамтай мэдлсэнсэн. Сайн. Уучлаарай. Би жоохон яарч байна л да. Тийм үү? Яаруул даарна гэдэг үг мэддгүй юм уу? Аа. Бид нар зүгээр найздаа л туслах гэсэн. Та түр хүлээж ял та. Гохтоо би хичээлд орох гэсэн. Ана, Билгүүтэй. эдийн засгийн 2 дахь курс. Эдийн засгийн 1-р курс. Нэр орцоохгүй. Надаа уц байхгүй. За тэгвэл маа. Танихгүй нэ уц юм. Гүсэж хэлсээр үстэй биш үү? Наа. Зохтой та нар. Манай эдийн засаг бол угаасаа жижигхэн. Та бүхэн сайн мэдж байгаа. Улс төрчдийн одоо хамгийн шүдний өвчин болоод байгаа юм чинь инфляцийг буулгах явдал шүү. Яаж инфляцийг одоо нэг оронтой тоонд барих юм? Нэг оронтой тоонд барьлаач гэсэн эрсдлэгтэй. Одоо манай инфляц хэд байна вэ? 14.9 байна шүү дээ. Орох шүү. Өгтөө. Орооч.
улс төрчид эдийн засаг өслөө. Гэхдээ эцсийн дүндээ тэр чинь ард түмэнд дотоодын нэг төдөртөн өснө. Хүч төрөө чинь түндэж мэдчих систем байгаа да. Махны үнээс болоод инфляц өсөж байгаа. Ойлгож байна. Энэ юунаас болж байна? Ганц инфляцийг өсгөж байгаа юм чи чимэг байдаг чи. Уучлаарай багш. Хоцроод ирнэ. Тэгээд лекц уншаад байна. Чи унших уу? Би унших уу? Юу гэж зогслоо? Гараад ирсэн. Хүш. Уцтуураад байгаа юм шүү. Энийг шин чинийх юм шүү. Найз нь уцаа ламбарт төв. Ягаад гулнаач дүүрээд юм бэ? Сүнч мөн шүү. Үеийн тэгвэл нэг нь цүнхэн андуураад уцаа миний зүгэр иччих. Авал та тийм. Байна уу? Өдрийн минь Хэн бэ? Амаа. Амуу. Шинэ танилцуулсан шүү дээ. Энэ чиний уц байсан юм уу? Үгүй ээ, одоо чиний утас шүү дээ. Юу гэсэн үг вэ? Битгий санаа зовоо. Би энэ уцаж авч чадахгүй. Нана хайчихгүй юу? Хэнийг нь олоолаа өмнө. Нэг л ойлгодгүй. Ойлгоход амархаа. Надад дурласан нэг охины бэлэг гэж бодчихгүй юу? Наа чи нэрээ пинк одоо мэдхгүй хэлчих. Бана. Хөөе би чамд нэг юмлаа мартчихжээ. Наад утасны чинь пинк код нэ штэ. 50 дахиад 2 тэгшөө за. Хэд гинэ? Үе ойлгох байгаа мó да. 50 та дахиад 2 тэгэлтэй чи. Би юу дээ? Надаа нэг л сонь санагчлаа. Ямар санаатай чиний наа утас чинь чиний зүгэнд ордог үлээ. Гараа. Хөөш. Надад чинь чиний альчур биш. Чи би уугаа. Миний ажил битгий оролцоод байна. Илүүтэй. Бош. Үнд чамд дуудаж байна.
Энэко наажаа суугач. За хичээл ном нь өндрөө. Оо сайс. Ахын өнөөдөр ажлаасаа эрт ирсэн. Дүүтэйгээ жаахан. Хооч хөө. Миний мөнгө арай л ирж амжаагүй. Ямар мөнгө? Байрны төлбөр. Би чамаас нэхээгүй байхаа. Тэгээд ч авахгүй. Яаж болох вэ хаа? Хүний өрөөнд өнгөө суун гэж. Ах нь ганц охинтой. Америкт амьдардаг. Голомт залгах ганц хүүтэй болъё гэд. Мөн ч хүлээл. Арван 6 жил ханилсан ханиас минь. Өөр хөвгт гарахгүй юм шүү. Битгий санаа зовоо баха. Таны ихнэр чинь залуу хүн. Танд хүү төрүүлж өгөө л үү дээ. Тэр чи өнгөрсөн бахаад. За тэр чи яах? Оётон хүнд мөнгө төгрөх хэрэгтэй л байгаа биз. Ахан дүүдээ. Нэг айтай хаан. Ажлын санал тавьсан. Гэ би чамд тус болсны хариуч гэж ойлгож байна. Би тэгээд танд тусалж чадах юм болоо л. Би чаднаа. Төв шуудангийн 189 төгрөг салаараас илгээмж аваад намайг хаа байгаа газар өдрө болгон хөргөж өгөөд тэгэл. Оо тэр боллгүй явах те. Ахын чамд бас цалин болгоно.
Ийм л амархан ажил шүү. Надаа мөнгө хэрэггүй яа. Чи хүний өгсөн мөнгийг алгаад осоод авч байна. Баярлалаа. Баяртай. Үнгүй өрөөндөө суулгаал надад л нэг сэн санагдаад байгаа юм да. Ууш. Чамаа хүзний алуурчин болгочихгүй дээ. Чи хүслээ. Хүнд итгэж л да. Сайн томоотой ороод тусч нэг нь байгаа л үз. Тэр юунд нь гайхтай. Би л хөргөтэй байсан бол оюутнуудад мөнгө зүгээр л байна. Буйтайгаа тэгж л боддог хүн. Харин аваа нь бол юу вэ? Тийм амар хүн үү? Яа, хадны мангаал гэсэн үг. Яаж тийм хоёр хүн нэг гэрт амьдарч байна? Зөөл нь хатуугаа иддэг хорвоод болоо л өгдөг юм билгүй дээ. За, халыг тулгая. Бано. Бишүүдээ хаана? Найз нь ресторанд пив уугаа сууж байна. Нөгөө хавчаа юу? Дуучлаа танилцъя. Чи хүрээд ирлээ. Чи согтоогүй үстэй. Согтохгүй бол пив уугаад явах тий. Юу? Тоглосон юм аа. Найз надад очлаа. Яс юу ч. Одоохон хүрээд ирлээ. Ир хүнийг үдэж их хавшиг шаргундаг юм харъя л да. Гэтэ нэг сон санагтаад байгаа юм да. Гинт уцаа билгэлээд чамаг өдөл чи боломжтой л байгаа. Сарамын залаасаа. Сайн уу? Харин Оо, тооч одоо хоёул байгаа гэдэг хэлэхгүй дээ. Гэсэн бол найз санаад аваад ирэхгүй юу? хариуд үгүй дуучил та. Харамсалтай нь одоо бүр ирэх гэсээр байтал оройтчих. Тэглэж маа найзыг ээж аав нь гарахгүй л дээ. Харин таны Аав ээж маань гадаадд амьдардаг. хүслэн. Ано. Найдасаа миний талаар сонсоод л илгүүт. Тамиг татчих болох уу? Болох юу яах вэ? Огт сонсоогүй гэхгүй л дээ. Гэтэ тийм ч тодорхой бус. Сайхан охин байна. Таалагдчих. Найз чи харин тэгж хэлэхгүй л байгаа юм да. Төлөөлөл би хэлчихье. Таны амнаас бус бэлгүүдийн зүрх сэтгэлээс гарах үгийг л сонсмоор ш. Пиво. Найз нь дайлээ. Оо баярлалаа. Нэгдүгээрт найз нь унаатайгаа авч ийн. Хоёрдугаарт би харцны ялгаатай хүмүүстэй уудгүй л дээ. Сайхан охины гарыг нэг бэрий. Үй, хаваачлаарай. Нэг л таалагдахгүй л авчих чинь. Нэгдүгээр та бид хоёр танилцаад удааг байна. Хоёрдугаарт миний сонирхсан залуугийн дэргэд бидний гүйл хүндэтгсэнд би дургу. Харин гуравдугаарт би хүсээгүй тохиолдолд хинтээч харьцдаггүй. За ойлголоо. Чи шалгалтанд тэнцлээ. Юу шалгалт? За, маргаана зогсоо. Одоо өндөрлөе. Орой болсон байна. Нөө. Зүрх хийчихсэн сайхан охинтой танилцлаа. Би шалсан юм байна.
За. Найз нь эндээс ингээ арчи дүү. За. Билгүүдээ. Нааширтай. Наад өхөн чи нэг сонь санагчлаа. Хурж чи пивч уухгүй. Тэгснээ тооцоо моцгийг чи болгоомжтой л байгаа. Чи дөнгөж сая зүрх гэж идэм сайхан охин гэдсэн яасан. Санаа зовлтгүй. Сайхан амраарай. За. Сайхан амраарай. Амжилт. Ламп явахгүйсэн юм уу? Гэр нойрх уу? Намайг шалгаж царайд л. За, найз өхнийг маань хин мэдхийг хүсээ үсттэй. Сайн. Хатны манга. Хоолой. Би гадар хоол идчихсэн. Хиний цэцгийг хинд өгөөд байна? Танд. Төрсөн өдрийн минь төргий. Миний төрсөн өдрийг яаж мэдэв? Би таныг англи руу эгчтэйгээ ярьж байхад чинь сонссон юм. Баярлалаа билгүүдээ. Би хүнээс цэцэг байтугай чихэрч авч үзээгүй юм байна. Хүний сэтгэлийн хамгийн нандин зүйл нь бие биенээ хүндэтгэж хайрлах шиг сайхан зүйл байдгийг би өдөө болтол мэдрээгүй явж. Эр хүнийг үзэн ядаж явсан сэтгэлийг минь чи олон удаа хөрчилсөн. Хороод эр хүн бүхэн аратан байдгүйг би ойлгож байна. Уурлаж аашилж байсан бүхнийг минь уучлаарай. Чич нааша согтохоор өглөө үлдэг болчээ. Согтохоор биш. Чи миний анхны хань. Үрийн миний хэм байгаа ч. За. Цаг хугацаа гэж
Хорд өнгөрөх юм да. Чич бүр ичихчгүй өөрөөсөө үе малтарсан жаахан охиныг асуучаад охин бит хоёрыг удамжинд гаргаад хайсныг бодохоор дургүй хүрэх. Өнгөрснийгээ бишээ. Ирээдүгээ бодож гэж би чамд хэлсэн дээ. Их сургуулийн багш бас нэртэй төртэй гэдэг. Тэгсэн хэрнээ 18 настай хөдөөний нэг муу жаахан өнчин охиныг асуучаад чи юу охиныхаа төлөө санаа зовж ирсэн юм уу? Харин ч би охиндоо хойд цэцгийн гар харуулахгүй энэ бие хатамжлан ирлээ. Одоо ч харин миний жаргах цаг гэж бодож шүү. Гэрлээ минь. Би чинь харин та хоёроо мөнгө төгрөгөөр огт дутааж яваагүй байх шүү. За, нэг дутааж. Мөнгө. Мөнгө чинь эцгийн хайр. Ханы халамжийг оролдгүй гэж би чамд олон хэлсэн дээ. За, оройдчлаа. Өгнө чарах уу да. Эмийн тооноос хасагдсан эхнэр лүгээ яараа юу? Үрийн заяа тутсан суваа эмрүүгээ яарад байгаа мó? Наадах чинь залуу хүн шүү. Шивтгий басаа. За, нохой 7. Санаа барьж сачи чинь дутна. Давал чиний эхнэр бах та. Үгүй л болов. Яасан? Залуухан эхнэрээ оюутан залуугаар мануулдаг гэлөө. Чамд дахиад үрийн заяа заяахгүй. Хизээч заяахгүй. Яа. Анхоо. 알아. 예시서.
Хоол идсэн үү? Харж ижлээ. Энгчин сансныг бодвол чамд гайгүй ханддаг болжээ. Аха, тийм ээ тийм. Одоо ч угаа тасаж байгаа биз дээ. Мөн ч зөөлөн хүндээ. Хэрвээ эвгүй ажиллаад байвал ахтай хэлчихээрэй. За. Тэгээ. Би явлаа. Баярлалаа. Маяг мөнгө. Үгүй хаа. Ийм юмны төлөө би мөнгө аваад явах тийм. Тэгээд ч надад энэ зэрэг төс бэлгүй л явах тийм. Май. Охтуудтай цэнг, найзуудтайгаа нариг. Хин бэ яагаад тасалж вэ? Гэрээс залгаж байна. За одоо чи ордоо орой болсон байна. Тэлэж маргаж хичээлтэй. Ингээд танаа гэрийнхэн сайн хүмүүс үү? Сайн хүмүүс ээ. Тэдний хүүхдгүүлд тэгэл надад сайн байдгийг. Эхнэр нь хүүхд гаргадгүй мүү? Үгүй гэсэн. Ямар амар өрөвдмөр юм бэ те. Чи битгий оройд чи санаан зовж суугаа штт. За одоо ордоо. Харин үчин зугаалга гайхалтай байлаа. Засаагаа гараа. За баяртай. Баяртай. Хайртай гэж хэлчихэд зөөлөн үнсгэдмэ.
юм байна. Харин тий. Надад нэг сонир санагдаад байна. Чамд машиныхаа дэлгүүрээ өгвөл нууцгүй надад сонир санагдаалах шүү. За бас л байна уу? Хичээл чинь тарсан уу? Тарсан. Одоо хаана байгаа? Сургуулийн гадаа. Хоол идсэн үү? Хамт хоол идэхгүй. Та хаана уу? Би танаас сургуулийн гадаа байна. Тэгвэл тэгэл та. Би одоо гараад чий. Хин бэ? За одоо. Та ямар гоё харагдчих юм. Баярлалаа. За явах уу? Та төр үлээж байгаа. Би одоох. Хин? Хитчихэн үү? Тийм ээ. Манай айлгч. Юу? Нөгөө хадны мангаа юу? Хадны мангаа гэмээгүй сайхан л хөвч шүү дээ. Яг ч ирсэн. Хамт хоол идий гинэ. Хоолоо. Харин тийм үү. Найз надад олцож явлаа. Байна уу? Оо за. Та бүр сонь санагчлаа. Сургууль дээр зөрж ирээд хоол идүүлэн ч гэж. Тэгээд нөгөө хадны мангаа. Димиха. Яг гэж байгаа юм лий. Цаа. Бас л өнөөгөө ярих нь. Чирнүти. Эцсийн. Үгүй. Харахад хөнгөн юм шиг хэрнээ. Яг нөгөө юун дээр бол ингэр чанга. Тийм охин байдаг л да. Гэхдээ чамд унцсууд байгаа мөртлөө амхан юм шиг санагдаад байгаа юм да. Юу ч чи ирхэн болсон юм уу? Бас бүтлгүй ирээ. Гэхдээ нэг л сонь санагдаад байгаа юм да. Ингэж чангатай юм болж байгаад чамд яах гэж байгаа бол тоо. За бохоо. Найз нь явлаа. Юу яриад байгаа юм? Чи намайг хоолнд өрөө. Оо, марцсан биз дээ. За найз нь одоохон за. Хөрөлж байгаа. За. Найз нь би явлаа. Эдэн нэг л биш ээ. Нэг л сонь гэж. Сайн байна уу? Та бэлгүүд их чинь үү? Тэмээч. Нэрээ адилхан ч юм уу? Бэлгүүдээ миний тухай тань зөндөө хэлсэн ч айлгүй дээ. Тэ? Өдөр хамт хооллох уу? Зүгээр. Их чинь яралтай ажилтаа болчлоо. Дараа тэгж байгаа л бүгдээрээ хамтдаа хооллоо. За. Баяртай. Найзуудаа би хүнд оролцож байна. Ануу. Чи зохиосон үлгэртээ итгээл өөрөө гол дүртэн тогложгүйгээр гайхалтай жүжиг байна.
Хөөе. Чи сэрүүн зүтлээд байгаа мó? Халвэ. Халвэ, сэрэлтээ. Би зөндөө олон хоног бодлоо. Зүрх сэтгэл зарагдаггүй зүйл гэж бас байдаг юм байна. Үний юм уу? Оюутан дуу. За. Тэгвэл энэ цагийн хайрын бурхад ингүй төрсөн та хоёртоо хайртай нь үнэнч, халамжтай нь халуун, сэтгэлтэй нь сэвгүй, харин сэрэлтэй нь ундарч байхыг хүсэн ёроо. За бид хоёроо тоглоогүй байна. Энэ хайр штэ. Миний хамгийн анхны бас хамгийн сүүлч хайр. Тэнгэр бас сүүлийн хоёрын ч үжигтэй. Амьдралд юу тохиолдох вэ? 19 насны тэнцгийн хайр байх уу гэж зүудэн ч оромгүй явдал юм бэ. Зэ үдэ хэлдэг үсттэй. Тийм шүү. Хата. Зайны хан мөн болсон. Дэлгүүдэд залгаж байна. Би хүүдэд хайртай. Та хоёрыг тиймч амархан нийлүүлчихгүй шүү. Хайрынхаа төлөө би хэнийг ч толиослон гарч л байгаа. Би чинь юу хийж явна? Миний тоолж өнгөрүүлсэн амьдралыг хэн нэгэн давтах ёсгүй үстэй. Фансын дөрөв цэцэг шиг ослон ургаж байгаа. Ийм сайхан хайранд би саатуулаад явах. Хожоо учирсан. Хинцэн хайраа хадамжлаад та хоёрыг үлдээе. Яасан? Мөнгө хайчлаа. Яасан гинэ? Мөнгө хайчлаа. Тамаа. Зайлаарч. Өдөр ирэх тусам өнгө ороод ямар хурдан өөрчлөгдөж байна. Өөрийгөө өөдөн татахгүй бол таач намайг өт хорхоо шиг харахаач болов байгаа шүү дээ.
үнэхээр сайхан гараад. Хүн төрстэй хараатан минь би өөрчлөгдсөн. Энэ бол зөвхөн гадаад өөрчлөлт. Үзэл бодол сэтгэл санаа минь яаж хувирсныг бодохгүй чи мэдрэх болно. Ачтан гэж санаж амьдралаа гаргуунд нь хайж явсан он жилүүдийн гашууныг чамд амсуулна. Нүгэл чинь бүтээрээ гарах үз. Ээж чи хаа вэ? Миний ээж олон жилийн өмнө өнгөрсөн. Харин та хэн бэ? Би Буянти эхнэр нь байна. Бутлаа альчраа. Арч. Наата арч. Чи юунд ойлоо?
намайг энэ мөрдөн байцаах газар руу авч явж байна. Та яагаад баригдж ирсэн ойлгож байна уу? Билгүү дээ. Мэдгүй. Таны бидээ авч явсан зүйлсээс хориотой байгаа л гэсэн шүү дээ. Хориотой бараа. Үзээ би зүгээр бизнесийн бичиг баримт авч явсан шүү дээ. Та надаар тоглоод байна уу? Би нэг бичиг баримт хар тамхи хоёрыг нэг ялгахтайгаа байгаа шүү. Хар тамхи. Гүр байцаагч би юу ч ойлгохгүй. Та надад тийг тайлбарлаад өгөөч. Таны бидээ авч явсан зүйлс чинь хар тамхиг мансууруулах биз. Та юуны хинээс хаашаа өргөж өгөхөр авч явж исэн юм бэ? Эрүүгүй хуулийн 192 дугаар зүйлд мансууруулах биз худалдан борлуулах зорилгоор тээвэрлсэн, хадгалсан, борлуулсан бол 5-8 жилийн хорих хялтаа бий. Та ийм гэмт хэрэг толбогдоод ойлгож байна та. Юу ойлгохгүй. Хүү ирсэн үү? Ирээгүй лээ. Утас нь холбогдох боломжгүй. За, одоохон гарлаа. Хүү хэрэнгүүд над руу ярьж хэлчихэ. За. Ano? Билгүүдээ ирсэн үү? Уянттай өрөнд орсон хожаа шиг яасан сандруу байх юм. Өрөнд орсон хожаа. Япон улсын эдтэй 1 тэрбум йен буюу 9.6 тэрбум $. Хандуулсан юм. Азийн 20-д орныг хамрах энэ төв нь Жакартад байрлах АСЕАН-ы зөвлөхүүдийн удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулах юм. Энэ жилийн эцсээр Азийн орнуудын эдийн засгийн хүрээний тухайлбал Сайн өгч. Сайн. Билгүүдээ яасан юу болов? Мөрдөн байцаах газар руу аваад тавьсан. Мөрдөн байцаах газар. Тэгч нь алгасан. Нөхөр өсөж дэлхий тэгшлийн билгүүдээ авчирлаа. Бол билгүүд ээжээс. Билгүүдээ чи байцаагчтай энэ зүйлийг хэний захиалгаар даалгавар хийсэн хэлэхгүй юм. Мэдгүй. Би чамайг
судалсан, ар гэрээ амьдралыг чинь бүгдийг судалсан. Чи хэрвээ хар тамхи гэдгийг мэдчихсэн бол ийм хэрэг хийх хөвгт биш. Чиний ард хэн нэгэн байгаа гэдгийг байцаг чинь сайн мэдчих. Энэ бүхний чи одоо хэлэх хэрэгтэй л. Билүү дээ. Нэг хүн байгаа. Тэгчээ. Чи биний гадаад паспортыг хараагүй үз? Мэдхгүй. Та надад өгөөгүй шүү дээ. Яагаад болтойгүй? Эсвэл та ажил дээр орох юм уу? Баяр. Итгэе. Чи миний шүүгээд миний гадаад паспортыг үзэж гэж. Тэгээ хайгаад болохгүй. Одоо шинэ гадаад паспорт харахад чи хэдийн хугацаа? 4 цагт чи надад шинээр гадаад паспорт гаргаад хач. Би гадаадд явах хэрэг боллоо. За. Байна. Байна. Амрыг ирээ. Буянтуу. Тийм байна. Та улсын мөрдөн байцаах газар өшөөч мөнх хоттой үржиж уулзах. Юу болсон? Танаас лавлах зүйл байна. Ахоо. Сайн байна. Ах нь буянт байна. Юу болов? Та билгүүтэйг түүхтэй таних уу? Билгүүтэй? Тийм ээ. Огт танихгүй. Билгүүтэй тантай хамт танаа гэрт амьдардаг байсан юм шүү. Би эхнэртэйгээ хоёулах нь амьдардаг юмсан. Тийм үү. Энэ залуу хар тамхи бидээ авч явсан юм манад саатуулгад шалтаж эхлэв байл та. Хар тамхи? Тийм ээ. Энэ надад ямар хамаатай? Бид энэ хэрэгт таныг холбоотой болов гэж сэжиглэн шалгаж эхэлж байна. Минийхөө энэ зүгээр л энэ төрөл болсон. Бахан яв. Та байж бид таныг саатуулган шалгах хэрэгтэй шүү. Нөхөр хошуучаа. Та гэмт хэрэгт нь олохгүй л байна да. Би бас энэ улс төрдөө нэртэй төртэй бизнесмен хүн шүү. Ийч. Өмгөөлөгч байгаа юм аа. Тэр та өмгөөлөгч байгаа гэж. Байна уу? Бацааха. Чи энэ улсын мөрдөн байцаах газрын хошууч мөнх хөт гэдэг хүн дээр яаралтай хөрөд ирэж.
огт танихгүй залуугийн үгээр намайг хэлмэгдүүлэх чинь өөрөө гэмт хэрэг гэдгийг та мэдэж байгаа биз? Та битгий уурал. Бид өнөөдөр таныг гэмт хэрэгтэн хайх нотлох байл бүрдээгүй. Гэхдээ бид таныг сэжиглэн шалгахулна. Аасаа. Ёшш мөхөд тооцсон. Чүрэнтэй. За, шууд мөхөд 102 доод өрөн сууж байгаа. Баярлалаа. Афо. Ороо. Аасаа. Ёо, танаас сууж. Намайг өнгөс хацаан гэдэг энэ хүний өсөлтөөр өнгөлөөр шалгалцах хэллээ. За. Тэр сантлаа аваад сууж. Энэ манай үйлчлэгч буйнд эргүүлэн тусгай ангийн ямар зүйл заалтын дагуу ямар хэрэг шалгаж байгааг тайлж гинэ. За, бид иргэн буянтыг эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл амиг зааснаар сэжигтээр тооцсон шалгаж эхэлж байна. Энэ бүр нэг надад өсөөнсөн санснах хэсэг нөхдөл байдгийг. Яг тэдний зохион байгуулалтын миний эсрэг хийж ба ажил байна. Би өөртөө заргалднаа. Энэ таны гадаад паспорт. Та буйнд биш. Бөхөө болсон шүү дээ. Бөхөө. Та энэ төвөр яах гэж байна? Энэ төвөр чинь ингчингийн нэрээр байдаг байр л да. За би Америкт очиод чамд заавар зөвлөгөө өгнө. Яг миний өгсөн зааврын дагуу энд ажил өрнөх ёстой шүү. Улсын мөрдөн байцаах газар таныг яагаад суулгаж байгаа? Батлан даалтанд гарсан гэх үү дээ. Зүг. Бас гадаадд зорчих эхийн хүртэл гарсан шүү дээ. Тэр мөнх бодох шүүч энэ сарын өмнөөс таныг итвэхтэй мөрдөд байна гэж би танд сануулсан шүү дээ. Харин тийм ээ. Би энд л гомаандчихлаа. Тэр мө оюутан золовсох. Тэрийг авснаас болж хамгийн баларч байгаа байхгүй юу? Сайн байна уу? Танаас сууж. Та хэм билээ? Би түрүү ярьсан бэлгүүтэйг их чинь байна. Мөрдөн байцаагт бодлохоор хангалттай бүрдсэн шүү дээ. Би танд дахиад хэлье. Энэ бол зохион байгуулалтын гүтгэлэг. Тийм ээ. Энэ зохион байгуулалтын гэмтэргийн алд нь та өөрөө байгаа шүү дээ. Би танд мөн ч одоотой хэлж байна. Архов. За. Сайн. Би бүгд. Түтэ, чинь үний тань хоо. Танд. Гойн тоо. Таны өгдөг тань хоо. Гой. Энэ залуу юу агтан юм бэ? Юу? Боёдхаа танаа мөн танихгүй гэж юу? Харцаа усах. Байцаагч энэ залуу юу агт танихгүй. Чи ямар хүний захиалаад намайг бүтгэж өгч бодосоо.
хичээсэн дээр тэр гэрт нэг гарч болох шүү дээ. Илүүтэй. Жаахан буйдаас ямар асуудал хаана үргэлжлүүлж байсан. Би өөр хүнтэй харьцаж байгаагүй. Би зөвхөн энэ хүнтэй л харьцаж байсан. За явж даа. Хаач. Баг зүлсэн хараад юм да. Үгүй. Тэжээсэн тэр яаж. За яасан? Мамалгаа зүгээр үү? Зүгээрээ. Би чамд анхнаасаа л сануулсан да. Харин тийм ээ. Нэг сэн санагтаад байгаа юм да. Энэ байцаагч поинтыг сулчих үү дээ. Одоо бүх юм нотлогдсон юм чи санаа зовлтгүй. Хоёул явъя. За. Танд баярлалаа. Зүгээр дээ. Болох ёстой зүйл. Болдгоор бол болоод өнгөрч юм. Суваа юм гэдэг үгийг олон жил сонсохдоо зөвхөн өөрийгөө л үзэн ядаж явлаа. Гэтэл би чинь хүн юм байна. Хүнд хайртай болж үзлээ. Утгагүй хүртэй болох нь. Амьдралыг минь утга учиртай болгосон. Чамд баярлалаа. Билгүүдээ би англи явлаа. Наад дээр чинь чиний шүүд хоёр таз жаргал хүсье. Сэтгэлдээ шарахтайч хөвлөтэй хүртээ би чамаасаа явж байна. Сайхан амьдрал. Сэвгүй сэтгэл чамайг минь ивэж яваг. Чи минь сайхан амьдраарай. Чамд хаз жаргал хүсье. Ирхэн уулзахын ерөөл тавь.
чамайгаа бодон бодсоор би буцлаа ахших сэтгэлээ нууцлан ихшэн дуулах дундаа шигтгээд би чамаа